За сайн байцгаана уу? Нийт харилцагчдаа сар шинэ мэнд төргийн морин жилийн мэнд төргий. Жилийн 9-р 7 хоногийн маркет очоод амжуулъя. За алт маань ерөнхийдөө цагаан сарын үеэр өсөлттэй гараад ирлээ. За Азийн Аз даяараа цагаан сарыг бол бидэнтэй адилхан тэмдэглэж байгаа. Алт маань өнгөрсөн 7 хоногийн 3 дахь гулаад ерөнхийдөө энэ цаг хугацаанд бол өсөлттэй гарч ирлээ. За техник шинжилгээнд дэр анализ хийхээс өмнө хэдүүлээ. Хэд хэдэн суурь мэдээлүүд авчид. Энэ 7 хоногт бол харьцангуй гайгүй суурь мэдээ нэг тийм хүчтэй маркет нөлөөлөд ахаар суурь мэдээд бол харьцангуй гайгүй харагдахгүй байна. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол хятадын банк бол амралттай байгаа тийм цагаан сар бол арай дуусах байгаа. Маргаашнаас ажилдаа орж эхлэх юм шиг байна. За 7 хоногийн дундаар Азийн гэвч Австралийн юу гарах юм байна? CPI буюу инфляцийн түвшний мэдээлэл гарч ирнэ. За энэ Трамп нэг ивент дээр яриа өгөхөр байгаа. За энийг дэлгэрэнгүй тайлбарлана. За тэгээд 5 дахь өдөр ерөнхийдөө GDP Core PPI буюу бас л инфляцийн түвшинд суурь calculate буюу тооцоолоход хэрэг болдог иймэрхүү мэдээ 5 дахь өдөр гараад. Энэдээс тооцох юм бол бусдаар бол суурь мэдээ харьцангуй гайгүй. За ерөнхийдөө сая бас өнгөрсөн амралтын өдрүүдээр Трамптай холбогдолтой нэлээд сонирхолтой юмнууд гарч ирлээ тийм ээ. За өөрийнх нь амьдардаг газарт бас зэвсэгтэй итгээд нэвтэрсэн байхыг нь түүний хамгаалагч нар буудан хөнөөсөн байна. За түүний тавиад ирсэн олон тарифыг Америкийн нэгдсэн улсын Supreme Court буюу шүүхээс нь хүчингүй болгосон. За тэгсэн хэдий боловч өөрөө бол одоо глобал буюу дэлхийн нийтээр нь 10-аас 15% хөдөлтааны тарифыг бас шинээр зарлахаа мэдэгдсэн байна. Гэх мэтчлэн. За тэгээд Ирантай бол хилцээр үргэлжилж байгаа. За тэгээд энэ 24-ний өдөр буюу өнөөдөр 23 маргааш энэ Конгресст нэг ихтгэл тавих юм байлээ. Түрүүний Трампын ярилцлагч нэг Конгресстэй нэг ихтгэл тавих яриа юм байлээ шүү. Тэгэхээр энэ дээр бас юу гэж ярих нь вэ? Мэдээж саяны Supreme Court-ийн гаргасан шийдвэрүүд худалдааны тарифын талаар бол нэлийн дэлгэрэнгүй энэ дээр өөрийнхөө бас үзэл бодлыг илэрхийлээд явах байхаа гэж бодож байна. Тийм ээ. За тэгэхээр эдгээр мэдээнүүдийг 7 хоногт анзаарч болчихно. За тэгээд шууд техник шинжилгээ рүү ороход за алт маань бол нөгөө бидний хараад байсан. Таац. За ерөнхийдөө энэ ханшнаас бол доошоо ханшийн түвшинд хурж ирэхэд бол буцаагаад supply оруулж ирээд сэтэлж чадахгүй байсан бүсийг бол өнгөрсөн 5 дахад. За ер нь бол тийм өнгөрсөн 5 дахад дэшегээ сэтэлж гарч ирээд өнөөдөр яг дээдлийнхаа бүс дээр бол арилжаалагдаад явж байна. Би зөв харсан байгаа. Өнөөдрийн нээлт хаана байгаад байгаа лээ. За ер нь яг тэр бүс дээр л ирсэн байсан юм байна. Сая нэгд өдөр те өнөөдөр Азийн цагаар шууд дэшегээ өсөлттэй гарч ирж байгаа юм биш үү. За тэгээд мэдээж цаашаага за өмнөх вебинарууд дээр яригдчихсэн хэрвээ нэг дэшеслэг гараад ирэх юм бол бас нэг дэшегээ энэ ханш хүртэл ханш нэлээд дэшегээ тэмүүлэлттэй байх магадлалтай байгаад байгаа маа. За энэ за нэг 5240 гэдэг орчим ханш хүртэл өсөх нь. За эргээд бидэнд цаашаага үргэлжлүүлээд явах нь бол буцаад энэ бүс рүүгээ унаж орж ирэх нэг дэмжлэгийн бүс авах уу гэдэг иймэрхүү арилжааны хэрвээ тиймэрхүү нөхцөл байдлуудыг бүрдүүлээд ороод ирэх юм бол арилжааны төлөвлөгөөнүүд бол гарч болохоор байна те. За энэ маань өөрөө нэг иймэрхүү таас бичсэн шүү дээ эргээд энэ таас шал солигдох уу. За эсвэл нөгөөдөө өөр энэ чинээс хүчтэй одоо энэ Азийн хий өсөлт байж тарах юм бол хүчтэй оройгоор ч юм уу Нью-Йоркоор за магадгүй маргаашнаас ингээд буцаад энэ бүс рүү хүчтэй унаад ороод ирэх юм бол эргээд энэ дотор буцаад ороод ирэх төр зураг бол нэлээ анзаардаг учраас энийг энэ 7 хоногт харах хэрэгтэй ахиж уналт байна уу юу үргэлжлээд харин энэ 7 хоногийн баяс тэр чигтээ ингээд дээшээгээ за магадгүй энэ бүстэй хажуугийн хөдөлгөөн хийгээд явах уу гэсэн нэг иймэрхүү дур зураглууд бол энэ 7 хоногт гаргахаар бол одоогийн байдлаар л анзаарэгдэж байна. За өнгөрсөн 7 хоногийн 3 дахь яг энэ бүс бол buy zone нэлээд их тохиромжтой байсан те. За энэ бүсийн хооронд илүү идэвхтэй арилжаалагдах болов уу? Шалан энэ хаваар тооцоологдоод эргэж орж ирэх юм бол энэ чинээс buy order энэ таа зуршлыг хийхэд бол бас их тохиромжтой хажуугийн хөдөлгөөн рүү шилжих магадaltaй учраас гэдэг талаар бол ярьж ирсэн. Яг л нөгөөх маань болоод өнгөрсөн. Гэхдээ нөгөө дээдлийн таа заавал судалсан байж байгаа шүү дээ. За тэгээд одооний энэ дүр зураглыг аваад үзэх юм бол Азар шууд босч байгаа байдлыг хараад үзэхэд за бид хэд хэдэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За яг энэ гаптай сэтлээд гараа явчихж байгаа энэ бүс рүү Лондонгийн цагаар ч юм уу орой Нью-Йоркийн цагаар ирж буцаж одоо шалгачаад магадгүй энэ ордер үлдсэн бол ордруудаа биелүүлээд үргэлжлүүлээд өсөх магадaltaй. Харин энэ жижиг цагийнхаа зураглалаар ингээд дээшээ нэг юм уцаад нэг иймэрхүү хөдөлгөөн рүү шилжээд орох юм бол магадгүй нөгөө дээшээгээ тэмүүлэх магадaltaй гэдэг энэ бүс рүүгээ очиж байгаад энэ чинээсээ харин баг зэргийн supply орж ирээд за одоогийн байдлаар бол нэг 5440 энэ хоёрын хооронд хөдөлгөөнийг орж ирэх болов гэсэн таамагуудын дагуу арилжааны төлөвлөгөө ингээд гаргачаад хүлээгээд байж хад бол хангалттай болчих. За харин магадгүй энэ бүсүүдийг энэ дээшээгээ өнөөдөр энэ 7 хоногийн байс бүр дээшээгээ алт маань тэр чигтээ өсөд явах юм бол энийг энэ хавас бага зэргийн эсэргүүцэл авах ч гэсэн буцаад энийг мордууд ингээ гараа явцдаг. Сэтлээд гараа явна гэсэн үг шүү. За ийм зураглал үзүүлээд явчихыг үүсэхгүй. За хамгийн дээдлийн хязгаарыг бол би яг энэ сүүлд хүчтэй уналт үүсчээд
одоо нэг уналтаас all time high хийчихэд уналтын дараагаар эхний хүчтэй уналтын дараа буцаж ирж энэ бүсээс liquidation хамчаад миний маус хамчаад энэ уналт үргэлжилж ирсэн. Тэгэхээр энэ бүс рүүгээ бас цаашаа үргэлжлээд тэмүүлэх магадлал эргээд энэ бүсээсээ бас supply орж ирэх магадлал байгаа гэдэг. Тэгэхээр энэ 7 хоногт бол эдгээр бүсүүдийг бид нэр анзаарах нэ. Үнэхээр цаашаа өсөх юм бол 5400 гэдэг хань шүү. Үндсэндээ all time high-шийнхаа арай наагур. За эдгээр бүсүүдийг ингээд явуулсан энэ 7 хоногт тэмдэглээд харж яхад гимгүй тухайн үед ямар price action орж ирэх нь. За тэгээд тухайн хүн арилжаач болон өөрсдийнхөө intraday mid swing төрлийн арилжаач төрөл бүрийн арилжаа хийдэг учраас өөрсдийнхөө арилжааны сетапуудыг үлээж байгаа оролдлогуудаа хийгээд явчихад бол гимгүй бүсүүд нэлээд чухал бүсүүд орж ирэх болов гэж бодож харж байна. За энэ бүсийг шууд сэтэлж явж чадахгүй бол энэ энэчнээс эсрүүцэл аваад дахиад энэнийхээ хооронд эргээд энэ доошогоо бас оноод орох гэдгийг үүсэхгүй гэдгийг хараад санаж хэрэгтэй болов. За тэгээд волюм бол ойлгомжтой тий. За энийг яхаад урагшаа дахиад нэг чинь нэг татаад үзье да ялгаа байхгүй би. Энэ хоёр хонд хүчтэй ийшээгээ бол маш том волюм багтаа бабалтаад тий хүчтэй өсөөд оноод ороод ирсэн ийм дүр зурагтай байгаа. Тэгэхээр нэг дэшегээ гарах юм бол дэшегээ ус хүчтэй тэмүүлээд явчих магадлал байгаад байдаг. За саяны хараад байгаа бүсүүд бол тэгэл тий эдгээр бүсүүд дэдлийн саяны яригдсан уналтан дээр орж ирсэн. Энэ бүсүүд рүү тэг мүлээд энчинээс шортууд гарч ирэх үү. Эндээс шортууд гарч ирэх үү. За энэ хоёрын хооронд арилжааны бас хажуугийн хөдөлгөөн рүү шилжээд явах болов гэсэн иймэрхүү дур зураглууд анзаарах гээд байна. За тэгэд мэдээж саяны яригдчихсэн тэр нөгөө Трампын шинээр хөдөлтооны тариф тавих гэдгээр асуудлууд за маргааш өөрөө илтгэлээ тавина. Энэ үеүүд дээр бас савлгаа орж ирэх бэлээ магадлалтай. Тэдийг өдөөшөө гэж харах одоо магадлал өндөр байгаа боловч буцаад энэ бүс рүү орж ирэх юм бол ахаад чинь рүүгээ унах магадлал мөнхөд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бид нар нөгөө зах зээлийг бол унах усна гэж нэг тал руу хэд одоо таамаг гаргаж авахын оронд хэрвээ унах юм бол хэрвээ өсөх юм бол гэд ингээд зах зээлийн гаргаж өгч байгаа хөдөлгөөнийг дагаж орох тэр оролдлогууд нь хамгийн зөв болтгоо тэр нэшл одоо бид нар тэд 100% тааж мэдгүйгээс хойш дандаа хоёр тишээгээ хоёр талын нөхцөл байдлыг харж төлөвлөгөөнүүд зөвхөөгд явах юм бол илүү үн зах зээл дээр амьд үлдэх магадлал өндөр болоо явчихдаг гэж. За тэгээд энэ ямарсан эдгээр бүсүүдийг харцгаая доотлолт те сүүлд бол 3 дахь энэ чинь маш ихтэйхан сетап харж байгаад баа өгсөн бол энэ хоёрын хооронд арилж авч чадхаар байсан юм байна. Буцаж хүчтэй унж орж ирэх юм бол ийшээгээ уналт ирээд 4800 байгаа юу? Энэ харин ингээд шатлаад тэгэхээр одоо магадгүй. За хэдүүлээ нэг иймэрхүү зураг зургал орж ирэхийг үүсэхгүй те. Ингээд дэшегээ хай үсээд энэ шиг орж ирэхгүй болвол явах гэдэг юм гэхээр дан за ингээд дэшегээ channel дагаад өсөөд ингээд all time high руу ингээд тэмүүлээд энэ 7 хоногт бол өсөлтийн бас чиг хандлагатай ороод ирчихгийг үгүйсэхгүй. Одоо нэг дүр зураглал үнэхээр л бүтцийн хувьд бол тийм дүр зураглал гаргах магадлал өндөр болж байгаа. За эргээд дээрээс нь тарифын асуудлууд гээд суур мэдэн ч гэсэн энийг нэлээд дэмжиж өгч очих болов. Гэхдээ бид мэдхгүй те зах зээлийг яаж гаргаж өгөх нь тэрнийхэн дагуу арилжаануудаа хийгээд гүйцэтгэхэд бэлэн суух нэ гэж. За сүүлд одоо энэ өсөлтөд liquidation хамагдаж байгаа 5 дахь өдрийн Нью-Йоркийн оройн арилжаанууд бол энэ чинээс бас хөдөлсөн. Тэгэхээр магадгүй энэ таацны хөдөлгөөнүүд чинь хүчтэй унж орж ирэх юм бол эргээд энэ чинээсээ ахаад унж орж ирэх юм бол энэ чинээс захиалга явж орж ирлээд дотлын нөгөө higher low-ыг энэ бүс сараас хийгээд дахиад дэшег ингэ тэмүүлээд явах магадлал өндөртэй шүү. Унаж орж ирэх юм бол ийм бая оролдлого байж болохоор байна гэсэн утга санаа шүү тийм ээ. За алтан дээр ерөнхийдөө бол тийм байна. За өргөжлүүлээд хэвлээ. За юу вэ? Алтан дээр нэг нарийн цаг дээр юу яа. За юун дээр скул дээр мэдж байгаа тий 2-7 хоногийн өмнө зарласан ямар нэгэн үн төлбөр төлөхгүйгээр бид нартай join-дод ороод ирэх боломжтой байгаа шүү дээ тий. Линк бол энэ видеоны доор тавигдаад яваад байгаа. Шууд орж ирээд энэ чи тавигдсан хичээлүүдийг уншаад за 7 хоногт 1-2 за саяны 7 хоногийн цагаан сар болж исэн болохоор бол ямар нэгэн вебинар бол ороогүй эх 7 хоногоос бол хуваарьнд ороод явна энэ чи тавигдсан хичээлүүдээс уншаад өөрсдөө одоо суралцж байгаа залуучууд бол орж ирээд манай community-тэй нэгдээд суралцаад явах боломжтой. За 3 сар гаргаад харин Nomad 100 гэдэг арилжааны сургалт ментор хөтөлбөр зарлагдах гэж байгаа. Энэ бол тодорхой хэмжээний төлбөртэй хөтөлбөр. Бүтэн жил одоо 2026 оны дуусах хүртэл явагдана. За энэ дээр нэг онцлог нь бол би өмнө нь ер нь өөрийнхөө арга барилыг ер нь дэлгэрэнгүй яг одоо шууд хүнд суйрлуулахаар зааж өгч байгаагүй. Энэ удаа бол яг энэ intraday mid swing төрөл рүү шилжүүлж болох үс юм арилжааны арга барил өөрийнхөө ашигладаг арга барилыг бол өстой нэг агаас нь би хүртэл заагаад үнэхээр одоо тэрийг өөрийнх нь орж ирж байгаа хүмүүс болгоно өөрийнх нь зан характерт нь арилжааны хэлбэртэн тохируулаад ингээд ажиллаад концепцээр явах нэг юм ментор хөтөлбөр сургалт хөтөлбөр эхлэх гэж байгаа. Энэний дэлгэрэнгүй мэдээллийг бол скул дотроо тавьчих нь орж ирээд линкээс нь орж ирээд мэдээлэл аваад явчих болно гэсэн үг шүү. За энийг тавьчих нь тайлбарлаж. За алтан дээр тэгээд хэдүүлээ энэ 7 хоногт ямарсан харцгаая.
цагаан сараар өсөж гарч ирлээ. За хувьцааны зах зээл яг нэг тийм чиг хандлага бол гаргасангүй те. Nasdaq-ийн хувьд бол нөгөө нэг бидний харж ирсэн за нодлон жилээс хойшоо яваад байгаа ерөнхийдөө бол он гаргаад 2 сар гаргаад бол уналттай орж ирсэн. Уналтаас эргээд өсөх магадлалтай бүсүүд дээр бол нэлээд ханш бол үжээ контакт хийгээд яваад байгаа. За ахаад цаашаага энэ чинээс өсөлт гаргаж ирэх үе энэ маань өөрөө ингээд дэшээгээ яг энэ хоёроо хооронд арилжаалагдана гэж үзэх юм бол нэг ийм өсөлтийн 7 хоног юм уу одоо энэ дараагийн 1-2 7 хоногийн хооронд бол гарч ирэх магадлалтай. Гэхдээ эсрэгээрээ энэ маань өөрөө үргэлжлэл болоогүй те. Дахиад энэ доотлынхоо энэ бүсүүд рүү бас орж ирээд бие даасан жижиг хажуугийн хөдөлгөөн волюм цуглуулад ингээд явахыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ 7 хоног суур мэдээнүүдээ бас давхар харах нь ер нь маргааш Трампын яриа юу болох нь гэдэг юу одоо ямар ихтгэл тавих нь гэдэг маань энэ зах зээл дээр ерөнхийдөө ямар хүчийг хандлагыг авах вэ гэдгийг нэлээд энэ арилжаа болон хөрөнгө оруулагч нарын хүлээгдээд байгаа энэ эргэлзээтэй том эргэлзээтэй байгаа зүйлүүдийг бас нэг өнгө авах мэдээлэлээр хангаад өгөх байхаа. Тэгэхээр 7 хоногийн төгсгөлөөр хэдүүлээ бас эргээд апдейт хийгээд ямар хүчийг хандлагатай юм ярьчих вэ гэдгийг апдейтлаад явсан бол зүгээр байхаа гэж бодож байна. Харин Nvidia-гийн миний санаж байгаа. За Nvidia earning date чинь ер нь энэ 7 хоногт байсан санагдах юм тийм биш үү 25 гэдэг чинь энэ мэдээж нөгөө 24-өөс 25-ны шилжих шин байгаа хаа. Шин aftermarket-аар гарч ирдэг тийм ээ. За яг нөгөө Magnificent 7-гийн чинь том 7-гийн одоо хамгийн сүүлийн компани. Бус нь бол санхүүгийн талангаа гаргацсан. Энэ маань бол 25 юм биш үү. За энэ үеэр бас баг зэрэг зах зээл дээр бол нөлөөлдөг шүү гэж одоо том компаниудын нэг шүү дээ. За биткойн нөгөө за биткойн дээр бол нэг нөгөө яригдчихсэн уналтыг хийгээд ороод ирсэн. За жоо энэ юун дээр яриад байгаа шүү дээ. За энэ бүсүүдээс дэмжлэг авч явж чадах уу ахаад болоогүй юу? Эн чи юу болох нь вэ? Эн чи бүтц яаж үүсэх нь гэдгийг анзаарах хэрэгтэй. Харж исэн уналтын доод зүүд рүү унаад ороод ирчихсэн. За сүүлд яригдчихснээр бол одоо энэ хоёрын хооронд хажуугийн хөдөлгөөн value area үүсэхийг хүлээх хэрэгтэй. Тэгжиж арай нэг өсөлт гарах уу? Энэ чинээс өсөлтийн сетап бүрдүүлж ич та. За энийг дээш нь сэтэлээд нэг иймэрхүү дур зураг үзүүлж иж энэ магадгүй нөгөө нэг эргээд тренд өөрчлөгдөх дур зураглалыг бид нарт харуулах байхаа гэж яриад байгаа. Тэр бол болоогүй байна. Доотлынхаа ахаад энэ тийм order block supply гэж байгаа бүсүүд рүү бол сая Азийн нээлтээр ахаад унаад ороод ирлээ. Энэ цаашаа өөрчлөж унах уу? Энэ чинь харин тогтоод үлдэх үү гэдгийг бол одоо хэдүүлээ харна. За энэ чинээс бол нэг risk entry бас бүр нэлээд нарийн цаг дээр орж жоод стоп-лосс багтаа risk entry-ний сетапууд бай тал руу бас харж болохоор байсан. Болохоор харагдаж байна. За 5 минут. За бүр хитрхи жижиг цагийн юм ярихад бас жоохон хүн болгон тохиромжгүй байж магадгүй юм да. За энэ өөрөө доктортой явж байгаад нэг яагаад байгаа application хамх дур зурагтай чинь таа зам үүсгээд энийгээс л явах юм бол бас ганц хоёр орлого үзэж болох юм. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй тэг хүчтэй уналтын яагаад энэ хий уналт шууд юм гаптай юм шиг ингээд доошоо Азийн нээлтээр унаад ороод ирэх гэдэг нь бол өөрөө бас маш сонирхолтой байна. Уналт үргэлжлэх боломжтой. Доороос дахиад энэ доотлын сүүлийн уналтын яруулуудын бүс рүү хангалттай унж орж ирэх боломжтой. Өсөлтийн дур зураглал тийм ихтгэл өнөмшлөл одоохондоо ерөөсөө огтоосоо байхгүй байгаа гэсэн үг. За давхар энэ юутайгаа мэдээлэлтэй давхар харьцуулж харах нь зүйтэй болов. За ахаад том зураглалын юмуд дээр ирээд байгаа боловч ахаад унах магадaltaй юу бол магадлал байгаа шүү дээ. Ахаад 5,000 мэтчлэн хашууд руу байгаа юу гэхээр байгаа шүү дээ. Боломжтой гэсэн үг магадлал шүү дээ тийм ээ. За ахаад энэ доотлын энийг юу ч зүгээр ингээл тэмдэглээд таа чи юу болох нь харцгаан за газрын дос сарцсангүй доктортой болчихсон байсан уу да. За 90 том зургаар нь харах юм бол нэлээд том зураглалын тий үр хэдэн жил үргэлжилж байгаа ковидын дараах энэ хажуугийн хөдөлгөөн рүү шилжсэн. За он гаргаад бол эднийхээ доотлын ёроол шал хэсгүүд рүү орж ирсэн бол сая нэг гараад ирсэн Ираны одоо энэ Америкийн мөргөлдөнтэй холбоотой мэдээллүүдээр supply багасах, тэгээ нийлүүлэлт багасах чиг хандлагаар бол ойл маань бол өсөлтөнд орж ирээд байгаа. За тэгэл яг л энэ том зураглалын шал таац хоёрын хооронд буцаад шалнаасаа буцаад дэшиг өсөлт гарч ирсэн. Эргээд аль хүртлээ өсчөөд юу болох нь энэ бол нэлээд газрын цэсний хувьд бол нэлээд нөгөө суур мэдээ driven буюу суур мэдээ дээр тулгуурлаж ханш маань нэлээд хөдөлдөг учраас тухайн цаг хугацаанд нь одоо мэдээлэлээ харж байгаад бас давхар техник шинжилгээтэй уялдаа холбоотой аль аль нь харьцуулж харж иж арилж ярих бол өөрөө бас нэг тийм онцлогтой бүтээгдэхүүн шүү дээ. Одоо commodity зах зээлтэй яг бодтой алт мөнгө одоо газрын цэс бол алт гэхээс илүүтэйгээр хамгийн их өндөр нөгөө шууд бидний амьдралд хэрэглээтэй юм бүтээгдэхүүн байж байгаа учраас илүү тэгдэг юм болоо тий. За нэг юм байгаад байна. За хэд нуршаад явах вэ? Видеого нэг ингээд өндөрлөчий 7 хоногийн дундуур
дахиад апдейт хий. За скул дотроо орж ирээд 7 өдрийн дундуур апдейтүүдийг аваад явж болно. За яг удахгүй эхлэх гэж байгаа сургалт хөтөлбөрийн талаар скул яг энэ community руу орж ирээд аваарай. Үн төлбөргүй joined бол дараад ороод ирж байгаа шүү. Линк доор байгаа. За тэгээд бүгдээрэнд морь жилийнхэн арилжаанд амжилт хүсье. Илүү чадвараа сайжруулад тий илүү зах зээлд амжилт үзүүлэх алхах маань нэг шатаа тийш ахиулсан сайхан жил байх болтугай. Бүгдээрэнд амжилт хүсье. Дараагийн вебинараар уулзцаая.